Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд би Linux-ийн terminal буюу command line дээр яаж ажиллахыг танилцуулъя гэж бодлоо. Эхний команд маань бол ls. Энэ нь ямар файл болон фолдерууд байгааг нь гаргадаг команд байгаа. Хэрвээ ls-l гэх юм бол доош нь ингэж цуулж ихсэн. ls-a гэх юм бол бүх хідэн файл болон фолдеруудыг ингэж ихсэн. Linux-д бол файлын нэрний өмнө цэг тавил хідэн буюу харагддаг файл болдог. За дараагийн команд маань mk directory. Энэ нь шинэ фолдер үүсгэх команд. За mk directory тэгээд дараа нь үүсгэх гэж байгаа фолдерын нэрийг өгнө. Жишээ нь test folder. ls гэвэл та бүхэн харж байгаа энд test folder гэж шинэ фолдер үүсгэнэ. За дараагийн команд маань бол cd буюу change directory. Энэ нь өөр фолдер руу шилжих орох команд байгаа. cd гэчээд орох байгаа фолдерын нэрийг өгнө. Ингэхээр бид нэр test folder гэдэг нэртэй фолдер руу орсон байна гэсэн үг. Бас нэг команд бол pwd буюу одоогийн байгаа фолдерын замыг зааж өгдөг. За change directory space цэг гэвэл нэг шат дээшлэн. Тэгэхээр одоо буцаад home directory руу орсон байна. За дараагийн команд маань touch. Энэ нь шинэ файл үүсгэх команд. За шинэ test файл гэдэг нэг text файл үүсгэе. За энэ ингээд text файл маань үүссэн байна. За дараагийн команд маань бол mv move command. За одоо жишээ нь энэ бидний үүсгэсэн test file гэдэг text файлыг test folder гэдэг фолдер руу зөөе гэх юм бол move test file text дараа нь одоо зөөх гэж байгаа фолдерын нэрийг өгнө. За одоо ls гэх юм бол сайн өмнө нээсэн тест файл маань одоо энд бол байхгүй болсон байна. Хэрвээ ls test folder гэх юм бол одоо энэ test folder гэдэг фолдер дотор маань нөгөө файл маань орсон байна. За дараагийн команд маань cp буюу copy. Энэ нь за тэрнээс өмнө эхлээд test folder руу орчих. Copy болгож байгаа файлын нэрийг хаашаа ямар нэртэй өгөх гэж байгаа зааж өгсөн. За тэгэхээр test file 1 гэдэг өгч. За тэгэх юм бол ингээд copy-дод артнуудад 1 гэдэг нэрийг өөрчлөөд copy-дод тавьсан. За дараагийн команд маань nano. За nano бол одоо терминал дээр жижигхэн текст эдитер одоо текст файлтай ажилладаг команд байна. Энээс бас өөр vim гэж програм байгаа. Өшөө Emacs ч юм уу олон програмууд байдаг. Nano бол ер нь хөвчлэн ихэнх Linux distribution дистрибьютор одоо Ubuntu ч юм уу Fedora ч юм уу Debian дээр байдаг. Хэрэглэхэд маш амархан жижигхэн текст эдитер байгаа. Vim юм уу эсвэл Emacs бол ерөнхийдөө сурахад нэлээд төвөгтэй. Жохон анх сурж байгаа хүмүүст бол нэлээд хэцүү юм шиг санагдав. За тэгэхээр одоо nano гэдэг тест файл одоо юм бичээ. Одоо энэ бол nano гэдэг програм руу орсон байна. Зүгээр hello world гэж хүчээ. Control X дараа save хүү. Yes. За дараагийн команд маань бол cat буюу та одоо ямар нэгэн файл дотор юу байгааг нь харуулдаг команд. Одоо жишээ нь test file одоо бидний бичсэн та гарч ирж байна. Hello world гэдэг. За
дараагийн команд маань grep гэж команд байна. Энэ нь одоо ямар нэгэн файл дотроос ямар нэгэн үг хайгаад тэр хайсан үг маань байгаа одоо line мөрийг гаргаж ирдэг. За одоо жишээ нь cat тэгээд нэг файлынхаа замыг зааж өгнө. Одоо жишээ нь одоо etc гэдэг фолд дотор rc.conf гэдэг файл дотор одоо юу байгааг хаяа гэх юм бол cat гэж өгөөд замыг зааж өгөөд та бүхэн харж байгаа. Энэ бол configuration файл уу. За бас нэг тийм grep яаж ашиглах вэ гэх юм бол одоо жишээ нь cat гэдэг саяны энэ файл дотор одоо жишээ нь daemon гэдэг үгийг хай гэж бодох юм бол cat замын зааж өгөөд pipe гэдэг ухаан энэ тэмдгийг тавиад grep -i гэх юм бол одоо том жижиг үсэгтэй хамаагүй хайна гэсэн. Тэгээд daemon гэх юм бол саяны одоо rc.conf гэдэг файл дотор daemon гэдэг үгнүүд байгаа лайнуудыг бүгдийг ингээ жагсаагаад гаргаад ирж байна. Тэгээд одоо энэ харж байна. daemon тэг ингээ жагсаагаад. Энэ бол ерөнхийдөө ямар нэгэн файл дотор тийм үгнүүд байна уу хайж үзэх юм уу? Тийм тохиолдлуудад нэг амар байдаг. За дараагийн команд бол lspci. Энэ нь одоо тухайн компьютер дотор ямар карт одоо видео карт юм уу одоо сүлжээний LAN карт гэж хасаадаг баха. Одоо ингээ харах юм бол хасаацсан. Одоо миний компьютер дотор одоо ямар карт одоо жишээ нь Intel-ийн graphics одоо Realtek одоо LAN картны жишээ мэдээлэлд гарч ирж байна. Одоо жишээ нь ямар видео карт вэ гэдэг юм үзье гэх юм бол grep lspci grep одоо чинь видео карт гэх юм бол VGA гэх юм бол VGA гэдэг мөрийг гаргаад Intel гэдэг юм тарж болж байна. Хэрвээ Nvidia юм ATI карт авах юм бол энэ дээр ингээ гараад ирнэ. За LSUSB гэж бас нэг команд байна. Энэ одоо USB-тэй холбогдсон бүх хардверыг гаргаж ирнэ. За дараагийн команд маань lsmod. Энэ бол module буюу Linux-ийн одоо driver-ууд гэсэн ямар driver-ууд одоо байна вэ гэдэг нь гаргадаг команд байна. За бас нэг команд бол одоо жишээ нь lsmod гэчихэд pipe less гэх юм бол одоо ийм урт файл авах юм бол ингээд цуваад шууд гараа авчих. Тэгээд дээш ингээд scroll болох шаардлагатай болдог. Ингэхгүй тулд ls mod гэчихэд энэ тэмдгийг тавиад less гэдэг энэ гэх юм бол одоо энэ харж байгаа хот нь хоёр цэгтэй. Space-а дарах юм бол одоо page down-тай адилхан. Ингээд яваад иж болно. За хамгийн сүүлд очих юм бол одоо Q-гээ дараа гарч. Q тавчлаарай. За folder устгах. Одоо жишээ нь одоо манай тест folder-ыг устгахыг гэх юм бол remove r. Folder авах юм бол -r гэж recursive буюу одоо folder авах юм бол ингэж устгадаг. Тэнхээ. Манай тест folder маань байхгүй болсон. За тэгээд эдний энэ командуудын талаар өшөө дэлгэнгүй мэдээлэл авах гэх юм бол man гэдэг manual гэдэг команд байгаа. ls man гэчихэд дараа нь ямар командын тухай уншмаар байгаа.
нэрийг бичээд enter. Тэгээ одоо list directory contents. Тэгээд гарч болно. Тэгээд Q-гээр эндээс гарч. За өнөөдөр төрөнд ингээ болох бах. Үзсэнд баярлалаа.